За hi guys, энэ удаагийн бичлэгээр уулзсан та баяртай байна. За тэгээд шууд бичлэгэндээ орцгоё. Spurs-ийн залуу тоглож болох Дэм Вэсэл career high болох 37 оног авсан байна. За тэгээд мэдээж Венди байхгүй. Энэ баг бол өрсөлдөөнөөс айл хэдийн гарчсан плей-оффд орох нь хүртэл худлаасан. Уг нь Fox Mox-ыг авчираад плей-оффд орно гэд байсан гэдэг худлаасан. За тэгээд энэ харжлаа. Ирээдүйн бол үнэхээр сайн гэрэлтэй байгаа бага тий. Тэрнтэй бол маргах юуж байхгүй. Zion Williamson карьерийнхаа замналдах 2 дахь triple double хийсэн байна. Clippers-ийн өдөөс. Тэгээд энэ тоглолтод ер нь бол Zion үнэхээр дийлдэшгүй байсан. Zion яг тэг бэртггүй тоглолыг ямар аимшигтай тоглож вэ гэдгийг бол ойрын үед үнэхээр их харуулж байна. За тэгээд Zion-ыг хэдлээ бэртггүй тэг урт удаан тоглолоосоо гэж ер нь залбирцгаая. За дараагийн тоглолт дээр болохоор Lakers-ийн эсрэг Pelicans-аас тоглосон байгаа. Энэ тоглолтын дээр болохоор Luka Doncic 30 оноо, 8 rebound, 15 assist өгсөн бол LeBron James 34 оноо, 8 rebound, 6 assist өгсөн байна. Тэгээд Luka LeBron хоёрын хосол гэдэг бол лигд маш алдартай болж байна. Ойрын үед бүр үнэхээр дийлдэхгүй хосол үлээ. Zion Williamson 37 оноо аваад хоцсонгүй шүү дээ. За харин дараагийн тоглолт нь болохоор New York Knicks-тэй Lakers тоглосон байгаа. Энэ тоглолтын дээр Luka 32 оноо, LeBron 31 оноо авсан. За тэгээд New York Knicks-ийн гарааны тав тоглоод бас л хоцсонгүй. Тэгээд дараагийн тоглолтын дээр нь болохоор LeBron гимтэлтэй. За тэгээд хожоогүй. Хоёр дуугийн ганц нь Luka ганцаар тоглосон. Энэ тоглолтын дээр 41 минут тоглож 22 оноо, 12 rebound, 12 assist гэх triple double хийсэн боловч Brooklyn хожигдсон. За дараагийн тоглолт болохоор үнэхээр гайхамшигтай тоглолт болсон. Boston-гийн эсрэг Portland-ийн тоглолт. За тэгээ энэ тоглолтын дээр одоо бидний сайн мэдих Pritchard гэдэг цагаан хүү байдаг. Тэр хүү маань болохоор 16 удаа 3-аас шидэж 10-ыг оруулсан байна. Харин Derek White болохоор 17 удаа шидэж 9-ыг нь 3-аас оруулсан байна. За тэгээд улмаар Pritchard болохоор 43 оноо, White 41 оноо авснаар Boston-гийн төгөдөх анхны 84 оноо авсан дуу болж байгаа юм лээ. За тэгээд дараагийн тоглолтын дээр нь болохоор Boston Philly-тэй тоглосон. Тэгээд энэ тоглолтын дээр Jason Tatum 35 оноо, 7 rebound, 2 assist, 3 steal гэсэн статыг хийснээр бас л өлгөн хоцсон байна. За тэгээд дараагийн тоглолтын дээр нь болохоор Lakers-тэй тааш тоглосон байна. Тэгээд энэ тоглолтын дээр аль нь хоцсон бэ гэж юу? Boston хоцсон. За тэгээд яагаад Boston хоцсон бэ гэвэл Tatum 40 оноо, Brown 31 оноо авч нийт 71 оноо авснаар Lakers-ыг болгож авсан байна. За тэгээд зөндөө хүмүүс ер нь ярьж байсан одоо Lakers бараг Boston үнэхээр тийм том багуудыг хожихоор болцсон байна гэсэн боловч үгүй гэдгийг харуулсан байна тий. За өмнө жил тэгээ шуугаан тараа сэлгэнээс Pritchard-тэй хамт гарч ирж амар шидэдсэн нэг залуу байсан шүү дээ. Бас нэг цагаан залуу Sam Hauser гэдэг. Тэр болохоор career high болох 33 оног аваад тэгээд бага хожилтдсан байна. Utah-гийн эсрэг. За Shai Gilgeous-Alexander Memphis-ийн эсрэг улирлын 10 дахь 40-оос дээш оноотой тоглолтоо хийсэн байна. За тэгээд Denver Nuggets OKC хоёр тоглосон. Тэгээд энэ тоглолтын дээр OKC хоцсон, Shai Gilgeous-Alexander 40 оноо авсан. Тэгээд мэдээж би Shai Gilgeous-Alexander-ыг энэ жилийн MVP гэж бодсон энэ тоглолтын дараанаас. Гэхдээ дараагийн тоглолтын дээр нь дахиад Denver Nuggets бол OKC-нэр хоорондоо тааш тоглосон. Тэгээд энэ тоглолтын дээр Jamal Murray болон Nikola Jokic нийлээд 69 оноо авсан. За тэгээд мэдээж OKC-г хожчихсан. Бүр Denver үнэхээр давмгаалж хожсон гэж бол би харсан. Тэгээд уусаа яалчгүй энэ тоглолтоор бол MVP хэн гэдэг нь бол харагдчихлээ. Мэдээж Jokic авахар байлээ. Гэтэ дотор нь би Shai-г аваасаа л гэж бодчихин тий. За тэгээд энэ тоглогчтой чи юу ярих вэ? Бүр түүхэн стат хийчихлээ. 30-20-20 гэдэг статыг хийсэн анхны тоглогч боллоо. Тэгээд би Russell Westbrook-ийн 20-20-20-ыг эвдэх хүн гарч ирэхгүй байх гэж юу нь бол бодож байсан байхгүй юу? Тэсэн Nikola Jokic эвдсэн. Тэгээд үнэхээр алдаатай хүн юм аа. Харь гаргийн хүн гэдэг нь бол үнэн л юм байлээ. За дараагийн тоглолт нь болохоор James Harden-гийн 50 онооны тоглолт байна. Detroit-ийн эсрэг James Harden 50 оноо авчихсан. Яг л Prime Harden шиг л надад бол санагдсан. Үнэхээр сайн шидсэн, үнэхээр сайн тоглосон, үнэхээр сайн playmaking хийсэн. Тийм ээ тэр бол Houston-гийн Hard шиг тоглож чадсан. За 19 оны авраг авсан Kawhi-г санагдуулам нэг довтлогоо Kawhi хийсэн. Тэгээд Kawhi-ийн бүх бөмбөг ингэж ойж орох хэрэгтэй юм баг та. Заавал ингээ хүзүүн дээрээ ойж мэж ордог тийм. Тэгээд Sacramento Kings-ийн эсрэг ийм clash тоглолтыг үзүүлж бага хожигдталсан байна. За дараа нь болохоор Milwaukee-ийн 2 дуу манай хөрхийн Mavs-ыг гөвсөн тоглолт байна. За тэгээд энэ тоглолт нэр болохоор Dame 34 оноо, Giannis 32 оноо авснаар бага хожигдталсан байна. За тэгээд энэ тоглолтын дээр болохоор Taurean Prince, Damian Lillard нар болон Franz Wagner 3 хоорондоо жоохон гал асаад жоохон ингээ хоорондоо муудалцаад амжсан. Ер нь л ойрын үед бол NBA-д бол маш их муудалцаан болж байна. Маш их тийм ам мөрөөсөн, гар мөрөөсөн зүйлүүд маш их болж байгаа. За тэгээд Detroit болон Washington-ы залуус манаас хоорондоо муудалцаад амжсан. Яа тэр Jordan Poole-ыг хараа. Түлхснээ өөрөө хойш зүхтааж байна. Тэгээ нэг иймэрхүү бас нэг ам мөрөөсөн зүйлүүд болсон. За тэгээд Jordan Poole Торонтог эсрэг 34 оноог авснаар Washington Wizards хоцсон байна.
За танкч багийн тоглогч боллоо Kobe White маань career high болох 44 оног авсан байна. За ерөнхийдөө бол Kobe White-ийг би одоогийнхан багийн ер нь бол лидер гэж харж байна. Ер нь лидер нь болцсон тий. Баг өмнө лидер байсан бах уу? Бид нэр яаж мэдлээ тий. За тэгээ манай Dallas-ыг ер нь хин дуртай ноч гөвдөг болсон байна. Ja Morant 31 оноо авч манай Dallas-ыг хоцсон байна. За 3 сарын 10-нд Suns болон Memphis-ийн тоглолтууд болсон. Тэгээ энэ тоглолтын дээр Ja Morant 29 оноо 4 rebound 12 assist гэх статыг үзүүлээд тэгээ багаа хожигдуулсан байна. За Suns-ийн хэд манаас хөөхөн тоглоод авдсан байна. Booker 24 оноо, Bill 19 оноо, Durant 21 оноо авснаар манай лидергүй болсон Dallas-ыг хоцсон байна. За баяр хүргэцгээ хэдлээ гэж. За надаас нэг хүн ямар багийн фэнүүд хамгийн аз жаргалтай байгаа вэ гэж асуух юм бол би Warriors-ийн фэнүүд гэж 100% хэлнэ. Яг гэвэл тэд нэр Jimmy Butler-ыг авчирсан, баг нь хожоод байна, баг нь consistent байна те. Үнэхээр аз жаргалтай байгаа нь бол мэдээж. Харин хамгийн аз жаргалгүй багийн фэнүүд одоогоор л Dallas-ийн байна те. Үнэхээр аз жаргалгүй. За Warriors-ийн дараагийн тоглосон баг бол Detroit-ийн эсрэг тоглосон. Энэ тоглолтын дээр Stephen Curry 32 оноо, Jimmy Butler 26 оног авсан байна. Тэгээд Jimmy-гийн үр нөлөө бүр үнэхээр өндөр юм байна. Үнэхээр амар нөлөөтэй тоглолтог юм байна. Jimmy Butler Miami-д байхдаа ингээ финал руу гарсныг бид бүгд мартцсан байсан юм байна. Дэлхийд даяараа Jimmy Butler-ыг үнэхээр дутуу үнэлжсэн байна. Үнэхээр дутуу үнэлжсэн байна. Үнэхээр үр нөлөөтэй тоглож ирсэн байна. За Trae Young энэ үлрэлийн 20-с дээш оноотой 15-аас дээш ассисттэй 8 дахь тоглолтоо үзүүлж байгаа юм байна. Үнэхээр гайхалтай статистик байна. За Trae Young Pacers-ийн эсрэг 36 оног авсан байна. За тэгээ бас багаа хожил туталсан байна. Atlanta Hawks-ийн хувьд бол удирлыг маш сайн эхлүүлсэн. Удирлын дундуур жоохон уналт явагдсан боловч одоо буцаад сэргэж эхэлж байгаа юм шиг байна. Сүүлийн 4 тоглолтонд ямар ч тааш дараалал 4 хоцчихсон. Плей-оффд орох юм бол маш лайтай багуудын нэг. Мөнөөс өмнө яг л авраг авах магадaltaй том багуудыг нэг тоглолтонд бол хусаал гараад ирчих магадaltaй. Одоо Warriors байна те. Гэх мэтчлэн Lakers ч юм авраг авахгүй мөртлөө ингээд гусчих боломжтой тий. За намайг үздэг Charlotte-ийн фэнүүд хийх байдаг бол доор комент бичээрэй. Одоо Charlotte-ийн хамгийн гэрлэгээ болж байгаа тоглогч болох Miles Bridges нь болохоор 35 оног авсан байна Miami-гийн эсрэг. За миний хувьд бол энэ жилийн авраг баг бол ялч Cleveland гэж бол би бодож байна. Тэгээ хүн болоо яг юу гэж бодож байна тэрийг комент бичээрэй. Ямар баг энэ жил авраг авах вэ? Заавал комент бичиж шүү. За тэгээд энэ тоглолтын дээр бол Brooklyn хожиж эхэлсэн. Одоо бараг 4-р үе хүртэл Cleveland бараг оноогоор доогоор яваад байсан боловч яагаад дандаа ингэж барьж хожд юм бол тэгээ энэ бол чанартай багийн ялгаа л та. Яг 4-р үед барьж хождог. Тийм барьж hodсон. За тэгээд Ja Morant-ийн аимшигтэй тоглолтын оролдлогоор Tommy-гийн хэсгийг өндөрлөе. Яа энэ тоглолт орсон бол тэг бараг оны шилдэг тоглолт болох нь ойлгомжтой байсан. Үнэхээр амар постэр данк байх шиг байсан. Тэг одоо ингээ харцгаая. Яа. За Jalen Brunson гэмтлээс болж 2-7 хоног гарсан. За тэгээ Michael Bridges Tom Thibodeau дасгалжуулагчаас одоо ингээ гарааны тоглогчтой арай бага минут тоглуулъя гэсэн одоо асуулга тавьсан байна. За Mo Bamba болохоор Pelicans 11-ийн гэрээгээр очиж байгаа юм байна. За PG Tucker New York-д бас 11-ийн гэрээгээр очиж байгаа юм байна. За би яга бичлэгэн дээр Prime Harden гэд байсан бэ гэхээр All Star-ын яг завсарлагаанаас хойш Harden яг ийм стат үзүүлж байгаа юм байна. За LeBron ахман 100 цавны гэмтлэр хэдэн 7 хоног гарсан байна. За миний хувьд энэ жилийн Depoy бол яалтчгүй Dyson дээрээс бол яалтчгүй мөн энэ 100-ны хамгийн шилдэг бөмбөг хулгайлагч болмоо. За Jimmy Butler Miami-д байхдаа 13-12 гэсэн амжилттай байсан бол Warriors дээр 12 гэсэн амжилттай явж байна. За Klay Thompson би одоо хүртэл итгэж байна. Би тэгээд тэднийг одоо ингээд түүх томог руу буцааж одоо очиход тусалнаа гэж хэлсэн байна. За Shea энэ үлрэлд 10 удаа л хожигдсон. Гэтэ 40 оноогоос дээш оноо авсан 11 тоглолт хийсэн байна. За Shea-гүн ийм стат дундалж байгаа 4 дахь тоглогч болсон байна. За LeBron-ын үлрэлийн хожлороо Tim Duncan-ыг гүйцсэн байна. Paul George 30-аас дээш оноотой 3 тоглолт гүйцэгдсэн бол Quentin Grimes 30-аас дээш оноотой 4 тоглолт гүйцэтгсэн байна. За MVP-ийн өрсөлдөөнд статууд нь бол яг иймэрхүү харагдаж байна. Та нар тэг яг хэнийг нь MVP гэж бодож байна. За Jokic-ийн стат бол хамаагүй илүү байгаа ч гэсэн би энэ үлрэлд Shea-г аваасаа гэж бодож байна. Тэ. За гих мэтчлэн иймэрхүү зүйлсүүд болж өнгөрсөн байна. За тэгээд лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.